Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Ардын дуу хуур нэвтрүүлгэн эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт хэлийн болон дотоодын цэргийн чуулгын дуучин Уран цэцэг, улсын ардын дуучин чуулгын дуучин Төвшин Жаргал, морин хуурч Бат сайхан, дуучин Нэргүү, Монголын хөгжмийн зохиолчдын Ивлийн хорооно Дарга, хөгжмийн зохиолч, хөгжим судлагч Жансан Нурв, улсын ардын дуучин чуулгын дуучин хөгжимчин Хөрвалд, улсын ардын дуучин чуулгын ятгч Цэрэн хорлоо, Ган тулга, Тунгалаг, Цолмон ийм улс оролцож байна. Та бүхэн сайн мэдж байгаа манай энэ өмнөх нэвтрүүлгээр бол Монгол ардын хөгжмийн олон зүйлийн үзэгдлийг дистралан авч ерөнхийлөн ярилцсан. Тухайлбал өгүүлхийн эрхтний шүтэлцэх урлагаас хуулаад жишээ нь эсгэрээ, хөмий, түүнчлэн ураа дуудлагын аялгау, үлгэр туул, өрөөл магтаал, хөгжимд хөгжим, дуунаа уран бүтээл гэдэг. Энэ жил бид нэвтрүүлгэн арай наривчлан тухайлбал нэвтрүүлгийнхаа тоог хүртэл олон болгож сар тутам нэг удаа нэвтрүүлэг хийж явах болно. Тэгэхдээ Монголын олон ястны дуу хөгжмийн онцлогийг голцоо авч ярилцах юм аа. За өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бид халах ардын дуу хөгжмийн тайлбарлах, таниулахад зориулж байна. Тэгэхээр халах ардын дуу хөгжим гэдэг халах гэдэг утгын их өргөн үрээтэй. Тэр дуучдын ялгаж байсан жишээ нь Зүүн аймгийн халах, Баруун аймгийн халах гэдгээр бид бас тэр болгон ярихгүй. Зөвхөн одоогийн төв халах гэдгээр ярина. Ягаад гэвэл бидний дараачийн нэвтрүүлэг бол Зүүн халах, Өмнөд халах, Баруун халах гэднүүд хамрагдах учраас бид голцоо төв халахыг барьж байна. Гэвч Зүүн аймаг гэж ярьдаг хондоо Түшээ таанаа хуучин Түшээ таанаа аймагаас зүүн талын Зүүн аймаг гэж ярьдагаас бас зарим зүйл хамаарагдах болно. Тэгэхдээ та бүхэн бол бидний нэвтрүүлгийн явцад жоохон аль нутгийг хамаарч байгаа нь тодорхой ойлгох юм. Нөгөө талаар халах ардын гэд дуу хөгжим гэхэд бас олон зүйлийн юм хамаарагдана. Тэгээд тэр болгоныг ярихгүй жишээ нь одоо ураа дуудлагын алх аялгау чих юм уу, тойг хөөрч юм энэ бүгдийг ярихгүй. Үлгэр туулсан аялгау ярихгүй. Ер нь дуу хөгжим мужиг дээр болцуулан хэлж ярих юм аа. За тэгээд бид нэвтрүүлгийнхаа удирдгал болгож нэг халах ардын сайхан магтаалыг сонсцгоё. Tadasan harhim hövçin hangay hulige oğasaban zorgulcan bolgi olsun
тадасан харах юм бол зүрхэн улаан цохотой зүүлийн цэцэгэн орсон зөндөө сайхан наанда имэли сайхан дүнжин арвира эхэд дүнжин арвира цаалууралду хаттан дулаамаа Monggung bagnan boson Monglin сайхан хорон Улсын тэргүүн хангаада Имэли сайхан дүнжин арвида Эрхэт дүнжин арвида Цаалууралдун хангай хаттан дулаамаа Төрдөм боллоо зандан ширээ болсон замбуу тэргээ боллоо улсын тэргүүн хангай имэли сайхан дүнжин арвида эрхэт дүнжин арвида цаалууралдун хангай хаттан дулаамаа Энэ магтаал бол манай нийслэл хүрээ их хүрээний нэгт хуурч Норвегиан зохиосон магтаал. Норвеги бол үүндээ одоо тэр үеийн нийт хуурчийн адилаар хүрээний захын хуурч байжээ. Болдогийн одоо ятгчдын дөрвөлтэй дуулсан. Энэ хэлбэр бол хөгжим судлалын хүрээнд бид нар өнөөдөр авч ярих та. Энэ бол Норвеgiан одоо дуулсан яг их хуйлуураараа байна гэж үзэж болохгүй. Тий. Энэ бол орчин цагт хөгжмийн уран бүтээл бол орчин цагийн сэтгэлгээгээр үргэлж баяжж байдаг. Тийм учраас ардын уран бүтээлийг хөгжимдлөө чиглээ гэсэн өнөөдрийн орчин цагжуулах ийм хэлбэр бол байна шүү дээ. Энэний тод жишээ бол жишээ нь орчин цагаар утгажуулах. Тий, утгажуулах. Авир Мэдгуан одоо хайлсан Алтай Явгааны одоо гурвал хайлаад дэлхийн хөгжмийн одоо том бүтээлийн нэгэнд болж одоо ингэж тооцогдсон. Тэгэхээр өнөөдөр манай ятгачид дагаж хамтарч дуулаж хөгжимдөгтөө үндсэндээ л орчин цагийн найрал дуу одоо чуулга дууны хэлбэрээр ингэж. Ийм учраас ардын уран бүтээл бол зогсон байдалтай биш. Үргэлж одоо хөгжих одоо ийм байдалтай баяжж байдаг. Ийм учраас та бидний өнөөдрийн одоо гол зорилго бол анх ямар байгаа вэ гэдгийг хүмүүст хэлхээсээ гадна орчин цагт яаж хөгжимд дуулж байна гэдгийг бол бас үзүүлэх нь зүйтэй юм уу? Энэ алхардын аялгуу бол зургалын хөвөрмөц өөрийнхөө одоо магадгүй ер нь ардын дууны аялга гэдэг маань өөрийн хэлний үндсэн аялагтай бас холбоотой байж болно. Зургалын хувьд их тогтворцсон юм уу? Ийм олон нуглаатай, долгионтой ийм аяа байдаг. Тэгэхэд бусдаа шинэ баруун Монголын ч юм уу умарт Монголын холбоо хөвсгөлийн дуу бол дээрээс доош уруудсан юм чихтэй голцоо байдаг. Энэ бас учир утгагүй юм биш. Энэ нь бол Монгол ардын урай дуудлагынхаа аялгуутай их ойролцоо бүтцийн хүнд ойролцоо байгаа юм гэж санагдуулмаар байдаг. Жишээ нь хор гэсэн урай дуудлага шиг дээрээс түнчл ерөөч гэсэн одоо дээр ихлээд л доошо яаж одоо Магдалины зарим зүйлч гэсэн юм. Баруун Монгол хойд Монгол. Тийм. Ер нь энэ үнтэй бол энэ бусад халахын ас бусад ийм богино дууны юу юм байна. Нөгөө талаар үг шүлгийн барилгын хувьд бас нэг сонин зүйл бий. Халгардын богино дуу ерөнхийдөө сонсоход нэг аян болгоно ингээд холбоостой юм шиг, легаттай юм шиг. Мөртлөө дотроо бол дандаа салан зугдаж явж байгаа юм шиг байдаг. Жишээ нь одоо хөх торгон дээр хана гэх зэрэгээр өөр их шиггүй газар хүртэл их шиг оруулаж ингэж үйлдэл. Тэгвэл ерөөсөө юу яавал яасан. Халхардын богино дуунуудаас нэгийг сонгож аваад жишээлбэл одоо уран цэцгээр хөх торгон дээлийг одоо ятгахчтайгаа дуулуулад тэгээ ярилцвал яасан. За тийм.
하려나 다운나 야우다가 월도나 우리다고 사가 하루나 데리게 안아고 사나디만 어르셔라서 못가다가다 아와지마고 나이고 사려하다 도르소녀 진지 왔다마미 아무나가고 나이고 사려다가 사사대 오더니 아저한나 다운나 야우다가 월도나 우리기다고 아저한나 다운나 야우다가 월도 아저구리라고 Хөх торгон дээлийг бол ганц уран цэцэг дуулдаг биш. Манай нийт ард түмэн одоо бүгд л мэддэг дуулдаг сайн дууны нэг, сайхан дууны нэг. Бидний сайн мэддэг дуучдаас радио, телевизээр одоо явж байгаа дуучдаас төмний мөрөлгой дуулах хаяг та бид сайн мэдж байна. Мөн Увсан аймгийн хөгжим драмын театрын дуучин Загралжийн дуулах. Сүүлийн үед нэрхтээ дуучдаа дуулж байгаа. Энэ ингээд сонсоход бол энэ гурвуулан өөр дуулж байна. Тэгэхдээ энд чухам яагаад ингэж өөрөөр дуулаад байна гэдэг асуудал бол ямар дуучдаас сурч авч вэ? Ямар нутгийн хүн бэ? Энэ дуулж байгаа хүн. Ямар боловсрал одоо хөгжмийн эрдэм эзэмшсэн хүн бэ гэдэгтэй шууд холбоотой. Энэтэй холбогдуулаад зүгээр надад сүрэн хорлогоо эднэр ярьж байсан санагдаж байна. Хандрамаа гэдэг дуу. Сүнжидмаа гэдэг дуу бол ардын богино дуунуудын охин манлаа юм а гэж. Энэ хоёр дууг дуулснараа л халах ардын богино дууныг дуулж чаддаг дуучин боллоо гэж өөрийг үзэх ёстой гэж ингэж ярьдаг. Ийм учраас халах ардын богино дуунд өөрт нь бас сонгодог хэлбэр дуучнаас чадвар шаардсан. Ухаан шаардсан. Ийм сонгодог хэлбэр мөн одоо хялбар дуу, аялгауны хувьд ч тэр, аяны хувьд ч тэр хялбар дуу одоо ийм хэсэг байна гэж. Өөрөлд уртын дуу шиг бас ангилтай байдаг байх нь гэсэн ийм ойлголт нэг байна. Нөгөө талаар таны сая ярьсан хойд Монгол, баруун Монголын дуунуудаас уран нуулаа, хээ угалзаараа их илүү байдаг гэж ингэж ярьсан. Энэ бол зүгээр халах үндэстэн уран сайхны сэтгэлгээгээр өргөн юм аа, илүү юм аа гэдэг ойлголтод биш байх. Би бол тэгж бодож байна. Энэ бол нэгдүгээрт хүмүүс ямар одоо цаг уурын нөхцөлд амьдарч байж вэ? Ямар найр хөөртэй байж вэ? Ямар наадан зингэлтэй байж вэ? Гэдэгтэй нэгдүгээр холбоотой байна. Тийм ч учраас халах урдын уртын дуу, баруун Монголын уртын дуунаас бас урт сунгар, бас гоцрол дуучин дуулдаг ийм хэлбэр байж байгаа шүү дээ. Нөгөө талаар талын өнгө одоо төв халахын одоо чиглэл байна шүү дээ. Талын өнгө, усны өнгө, уулын өнгө бол үнэхээр олон юм. Хангаа нутаг, уул хөвч бол үндсэндээ хэдэн одоо үндсэн өнгө байна. Ногоон, өндөр уул. Энэ талын солонго, талын одоо манан, талын зэрэглээ гэдэг бол үнэхээр дуу хөгжимд сэтгхүйн хувьд ингэж уран нуглаа хийхээс өөрөөр гарах үндэсгүй. Ийм учраас халах ардын дууны бас нэг ийм онцлог байх шиг байна. Ийм учраас судалгаанд ч хандахтаа тэр одоо суралцахтаач тэр шинжлэхтэйч тэр уламжлалтаач тэр энэ бүх амьдралын зүйл нь ганцхан дуун талаас нь биш амьдрах гэж байгаа зүйл удаа зохиол урлаг бүх сэтгүүтэй нь холбож ингэж харж үзэх бол их сонин үзэгдэл байхаа гэж би ингэж ойлгож байна. Зүйтэй. Тэгэхээр энэ танаа хэлсэн дотроос би нэг зүйлийг онцлож тэмдэглэв. Юу гэвэл та
одоо богны дунд мөн сонгодог хэлбэр байгаа гэсэн. Тэр үнэхээр богны дунд сонгодог хэлбэр гэхүү юу гэхүү ер нь тийм одоо сунхар илүү тэрчүүтэл уртвтар богн дуу хүртэл байна гэдгийг бид энэ өмнөх нэвтрүүлгээр тэмдэглэж байсан. Тэгээд чухамдаа сонгодог хэлбэр маань бол уртын дунд тухайлбал айзан мөртийн дунд байдаг. Энэ айзан мөртийн дуу гэдэг нь маш эрхэм чухал ийм үзэгдэл чухамдаа алах ардын дунд байж байгаа юм аа. Тэр айзан мөртийн дууны бол онцлог шинж нь юу вэ гэвэл Монгол ардын дууны бүх гайхамшиг явагтаасан бүтцтэй маш нарийн чимэг нуглаатай. Бүх гайхамшиг гэдэгтээ та бол одоо аялгуу. Аялгууны үг шүлэг аялга тийм ээ. Шүлэг. Сэтгэлгээний амьсгаа. Тийм амьсгаа. Одоо чадвар. Дуучны бүрэн чадварыг бүрэн шавхах ийм дуу айзан мөртийн дуу. Царааны хувьд ч хамгийн өргөн айзан мөртийн дуу навдна. Ийм. Тийм учраас айзан мөртийн дууга чухам бид Монгол ардын хөгжмийн сонгодог хэлбэр гэж ингэж яриад байгаа юм. Ийм учиртай. Айзан мөртийн дуу өвгөн шувг та бид нар бол дорж дугаан жаргалантай гэж хэлээд. Жаргалантай дэлгэр зуныхан гэдэг одоо зүүн аймгийн аялгау өмнөд талхын аялгау хосолсон ийм сайхан аялгаугаар дуулдаг. Тэрнээс их өрмөцөөр дуулдаг байсан самын муган аяыг улсын ардын дуужилын чуулгын дуучин төвшин жаргал дорж дагаагаар уламжлал сурсан миний одоо сонсцоо.
уртын дууны тухайд бол халахын одоо хэд хэдэн сүрхий дэг байсан маа. Дэг сургууль. Тухайлбал одоо ер нь Зүүн аймгийг бол дууны сайхан Зүүн аймаг байдаг. Баруун аймагт дууны их нь Баруун аймаг байдаг гэж манай дуучид гэж хуваарлж ирсэн. Тэгэхээр Зүүн аймагт чухамхүү хоёр чухал дэг байсан. Нэг нь Хардалын дэг гэж одоо хуучин зоригт байсан. Тэнтэй аймгийн одоо тэр гал ширийн сум хавьд байгаа ийм гонцгой хөш байсан тэр нутгийн дэг. Жишээ нь одоо Дамчаагаа гэсэн одоо тэр хавийн одоо нэг нь Бэндрийн дэг гэж байна уу? Хорх Бэндрийн дэг. Хорх Бэндэр гэж одоо Тэнтэй аймгийн Батноров Бэндэр өмнө дэлгэрийн сумыг хуучин одоо Өвчин Жануун ангийн хөшүүнэ ийм их сүрхий дуучтай ийм дэг байсан. Тэрнээс гадна бас нэг нэмж хэлэхэд бол халахвал зөвхөн одоо Зүүн аймгийн дуугаар бүрдсэн гэж уртын дууны хувьд хэлэхэд бас өрөөсгөл болно. Жишээ нь Төв алхад бас тусгай нэг бие дасан дэг байсан. Жишээ нь Бараатын Баян Бараатын дэг. Зарим хүн энийг ер нь гол дэгч гэдэг. Тэр гол дэг нь их хүчээр бол их өрмөц. Жишээ нь одоо түмэн ихэхэд ингэж шууд ингэж 7 өнгийг бүр шүргэж авч ингэж гардаг. Нөгөө талаар хамгийн нэг бас нэг сонин юу бол боржгон дэг. Боржгон барил. Энэ бол тэр юм их далайц энэ тэр Зүүн аймгийн шиг ийм өргөн биш л дээ. Гэвч энэ бол маш нарын баригдшгүй сонин жижиг нуглаатай өргөн ийм хоолойн боржгон ийм өвөрмөц одоо тэр болгон хүн сураад болчиход хэцүү юм байна. За яг манай алдарт дуучин Дорж давгаа зарим юу мэдэн нор бонзд болцоо одоо энийг бас нэг бидний үед өгүүлж авчирсан гэх үү ийм сонир. Тэгтээ зэрэг зүгээр тэр Баян Бараатын түмнийхийн гаргаж байгаа дэг байна шүү дээ. Одоо энэ дэг. Энэ дэг бол зүгээр тийм миний бодлоор бол задгай одоо эхлэл гэж ингэж би ойлгож байгаа. Уртын дунд бол задгай эхлэл битүү хаалттай эхлэл гэсэн эхлэл байна. Төв болоход бол жишээлбэл одоо хандан алтан богдын шил гэхэд боржгон руу нэлээд одоо задгай эхлэх юм байна шүү дээ. Одоо нэлээд хоошоо эхлэхэд бол одоо юу гэдэг чинь алтан гэдэг одоо 1 минут илүү шхуу одоо аман одоо ангаахгүй барьж байж сүлд нь задалдаг. Энэ бол одоо битүү эхэлж байгаа хэлээ шүү дээ. Энэ бүхэн нэмж манай уран бүтээлийг, ардын уран бүтээлийг ингэж баяжуулж байдгийг л одоо бид мэдрэх хэрэгтэй байгаа юм л да. Бүрдүүлж хадгалах асуудал байгаа юм шүү дээ. Тэгээд одоо айзан мортын дуунаас араа багавтар ч байдаг юм уу ийм одоо сайхан дуу байж болох юм. Тэгэхээр бид одоо энэний өмнө бол Бэсрэг уртын дуу ярьсан. Одоо өнөөдөр голцсон айзан уртын дуу ярьлаа. Тэгэхээр энэний хооронд жинхэнэ одоо өнөө уртын дуу маань байна гэдэг нь бол нийт ойлголт нь байх гэж санаж байна. За ингээд одоо тэр боржгон маягийн Бэсрэг дуу уртын дуу. Дуучин хүн бас энийг дуучин цол хэлдэг. Зарим Бэсрэг дуучин чадлаараа жинхэнэ уртын дуу болгочих байдаг гэдэг. За ер нь ийм нэг дуу боржгоны барилын дуу боржгоныхан ингэгээр нарай төгсгөлөг инх мэндийн баяр гэж их үлзий өртгсөн утгатай ийм дуу. Энийг ардын дуужгийн жуулган дуучин эргүүгээр дуу сонссон.
За үүгээр бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөё. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.